Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд энэхүү бичлэгийг сонсох өдрийн мэндийг дэвшүүлье. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. За, энэ удаа бид хоёр өмнө мэдлэг сэдвийн дараагийн сэдв болох шилжилт гэсэн сэдвийг аль болох энгийнээр тайлбарлахыг хичээгээд энэхүү ярилцлага хийх болно. За, сэдв рүү орохоос өмнө бас нэг гоё юм хэлье. Ярилцлагынхаа дараа навчаагч бид хоёр энэхүү бичлэгээрээ дамжуулаад энэхүү бичлэгийг маань сонссон хүмүүстээ 5 минутын энергийн дэмжлэгийг илгээх болно. Тэгэхээр бичлэгээ дуустал сонсоод амар амгаланг мэдрээрэй гэд урьдчилаад хэлье. За харин тийм. Энэ удаа шинэ бэлтгэгээр энэ ярилцлага эхлүүлж байгаадаа баяртай байна. За одоо тэгвэл буцаад сэдв рүү оръё. За шилжилт гэж юу нь яг юу вэ гэдэг асуултаар хэлье. За хариулж эхлэе. Шилжилт гэдэг бол маш өргөн хүрээтэй ойлголт. Хүн ганц зүйл төр байдгүй. Шилжилт нь байгаль, хүн, агаар мандал, соронзон тойрог, цаашлах юм бол гариг хоорондын шилжилт гээд маш том хүрээнд өдөр бүр явагдаж байдаг зүйл гэдэг. Одоо орчлон ертөнцийн тэр чигээрээ мөнхийн хөдөлгөөнд оршиж байдаг. Бүх зүйл өөрчлөгдөн хувирд байдаг. Энэ бүх зүйл өөрчлөгдөд ингээ хөгжин дэвшээд хувираа явж байдаг шүү дээ. Энэ маань болохоор орчлон ертөнцийн маань мөнхийн хөдөлгөөнийг нэг ясандаа илэрхийлж байна гэсэн. Тэгэхээр шилжилт гэдэг маань одоо энэ үргэлж мөнхийн хөдөлгөөнтэй салшгүй холбоотой гэж ойлгож байна. За тэгээ цаашлая. Жишээ нь одоо хүн дээр ямар шилжилт явагддаг юм бэ гэд аваад үзье. За тэгээ хүн бол төрдөг тийм ээ, ихэсээ мэдлдэг. За тэгээд өсдөг. За цаашлбал суралцдаг, нэг ясандаа хөгждөг. Бие бэлтрийн хувьд ч гэсэн, оюун санааны хувьд ч гэсэн. За та нар бүгдээрээ мэдж байгаа балчир, бага нас гэж байдаг. Дунд нас, өс өргөн нас, эд дэрэг нас, залуу нас. За тэгээд ахмад нас хүртлээр шилжилт харагдах байдал дээр байнга явагдаж байдаг. Мөн далд хэлбэрээр оюун ухаан маань өсөн хөгжиж байдаг. Оюун ухаанд маань ч гэсэн шилжилт явагдаж байдаг гэсэн үг. За тэгээд мөн гүнзгийрүүлээд харах юм бол далд ухамсар дээр ч гэсэн хөгжилт, үйлчлэл, шилжилт явагдаж байдаг. За энэ бол хүн дээр байдаг шилжилтүүдийг би дараалан та нартай ойлгуулахаар хэллээ гэж бодож байна. Ойлгож байна энэ жишээ. Ойлгож байна. Яг ингээд энийг таны ярьсныг сонсоод өмнө нөгөө ярьж ирсэн зүйл санаанд орж ирэл доо. Өмсөрт сонсоо хөгжүүлээ, тэмдээс дахин ирэл бидний биеийн дас өөрчлөлт ордгоо гэж ярьж ирсэн шүү дээ. Одоо бид нар физик цуд байж байгаа. Гэрлэн бит болтлоо хөгжиж болно гэж ярьж ирсэн. Тэгэхээр энэ бас шилжилтийн нэг хэлбэр байх юм тийм ээ. Тийм. Дагууныг наривчлан тайлбарлая. За шилжилтийн өөр нэг хэлбэр энерги шилжилтийг мөн хүн дээр хичүүлзье. Бид нар болохоор ийм физик цол бүтцтэй байхгүй. Физик биетэй бүх хүмүүс. Физик цол бүтцтэй. 5 цол 6 савралт ингээ ярьдаг шүү дээ тийм. Энэ мэтчлэн бид нар физик цол бүтцтэй. Одоо энерги нягтршил ихтэй. За үүнийг одоо сэрэг төлөв шилжүүлэх гэвэл болохгүй гэвэл болдог. Тэгэхдээ маш хүнд нөхцөлтэйгээр бид нар одоо энэ энергийн талаасаа энерги сэрэг биетэй болтлоо хөгжиж сэрэг болгож болдог. Үүнд манай гаригийн соронзон долгионод тэлцэл гартаар вакуум үүсгэж байгаа нөхцөл байдал бидний цод бүтцтэй бид нөлөөлж идэг. За маш өндөр юм нөхцөлд оршиж идэг бахан бидний тийм ээ. Тэгэхээр эн чинь бас нөгөө нэг хэлбэрээрээ физик биеийн цод бүтцэд нөлөөлж идэг бахан. Гэхдээ бид ийм хүнд шилжилтийн нөхцөлтэйгээр сэрэг төлөвшүүлж боломж бол байсан. Энэ хүнд нөхцөл одоо ийм хөнгөн шингэн сайхан сэрэг биетэй байж болох байсан уу гэвэл болох байсан. Энэ нь яаж ийм байх боломжтой юм бэ? Энд хүнд даралттай энэ физик одоо энэ орчлон дээр гэж ингэж бодож мэддэггүй юм. Тэгвэл бид нар энэ нөхцөлд байгальтайгаа илүү ойрхон амьдарч байсан бол биднэрт ийм боломж байсан. За яагаад гэвэл байгаль чинь 432 герцтэй байдаг. За тэгээ байгальтайгаа харилцан хамааралтай маш ойрхон одоо хөдөө газар амьдрнаа гэсэн үг. Одоо энэ нүүдэлчин ард түмэн шүү дээ. Яг тэр байдлаараа хуучин заншлын дагуу байгаль дээр амьдарч байсан бол гэж хэлж байгаа шүү. Тэгсэн нөхцөл бид нар илүү тийм сэрэг хөнгөн шингэн төлөвт одоо шилжилт явагдахад маш төхөмтэй тийм хөнгөн цэвэр төвшөнд амьдарч болох байсан. За үүний хажуугаар мөн байгаль нөлөөлөхөөс гадна ан амьтад өв сургамал эдгээртээ бид нар ойр байна. За тэгээ өв сургамал гэхээр чи манай Монголын өв сургамал ямар эрүүл мэндэд тустай хэлээ тийм ээ. За тэгээд ан амьтадтайгаа ойрхон байна гэдэг нь бид нар бидэнтэй харилцан ойлгоцож энерги солилцоо явагдаж одоо дандаа л нөгөө нэг зэрлэг амьтнаас айд цутаах биш
бараг тэд нартайгаа ойлголцох төвчөнд тэгж одоо энергийн өндөр гоё чичирхийлт амьдрах боломжтой байсан. Гэтэл боджилт гэдэг юм гарч ирснээр байгаль, ан амьтан, өв сургамал эдгээр сайхан зүйлүүдээсээ бид нар салж шалтсан байдаг. Хотыг бол та нар мэдж байгаа тийм ээ. 4 ханы дунд, Сэмд ханы дунд бид нар байшинд амьдардаг. За тэгээд зам нь болохоор ингээд асфальтын зам тавьсан, өв сургамлаас бүр хөндөй болгоо хийцэн. Тэгэхээр бид нар энэ хотчлтанд амьдарснаар физик цул биетэй тийм төлөвтэй илүү ойр гэх юм уу? Ер нь бол физик цул төлөв рүү хүн нөхцөлрүүл тэр физик бие чинь шилжүүлсэн төлөвт онцсон байна гэсэн үг. Хортой нөхцөл шүү дээ энэ чинь. Нэг ясан тоо ангаар салхи байхгүй. Цэвэр 432 гэрд чинь байгальтай байдаг. Гэтэл бид тэднийг амьсгалж чаддгүй. За тэгээ сүүлийн үед та нар мэдж байгаа Улаанбаатар хот ямар их утаатай байгаа лээ. Агаар ямар их бохирдол байгаа лээ. Энэ бүгдийг та нар бодоод үзээрэй. Тэгэхээр бидний байглаас цаанаас нь ходуулчихжээ. Хотжилт гэдэг зүйлээр. За тэгээ бүр физик цул биетэй болж эхэлсэн. Хэрвээ бид тэднэртэйгээ ойрхон амьдарч байсан бол физик зэрэг бүр сайхан төлөв рүү шилжихэд маш төхөмтэй ийм амьдралаар амьдарч чадах байсан гэж ойлгоорой. За тэгээд цааш тулаад хэлэхэд болохоор энэ бүхнийг бол өөрчлөх боломжтой гэвэл боломжтой. Тэхийн тулд бид нэр хөдөө гарч амьдрах хэрэгтэй болж байгаа. Одчлолтоо зайлшгүй хол. За мөн хоол хүнсээ ч гэсэн эрүүл болгох шаардлагатай. За мах одоо зөндөө их иддэг байсан бол одоо 7 өдөр болгоо иддэг. За заримдаа бүр өглөө оройгүй иддэг байсан бол ядаад байгальтаа гараад байгальтаар уралсан тэр сайхан 432 гэрцэг шингээс өв сургамлаар хооллох, жимс нэрээ хооллох гэх мэтчлэн хүнсэндээ өөрчлөлтүүдийг оруулах боломж нэгдэж байгаа. За мөнгөсаа бол баг хэрэглэх гэх мэтчлэн. За одоогийн манай гаригийн хувьд болохоор бүх зүйл газар зүүн байрлал, цаг агаарын шилжилт, сорон зун долгион, атлал, давтамж гээд бүх зүйл бэлэн болсон байгаа. Ер нь шилжилтэнд. За тийм учраас бид нар байгаль дээр гараад амьдрах юм бол илүү физик бие хөнгөрөөд сэргичнэ энерги хөл ягтршлан сэргичнэ гэж ойлгож байна. За энэ бол шилжилтийн бас нэг хэлбэр. Тэгэхээр нөгөө одоо ч гэсэн өөрчлөх боломжтой. Ингээд бид нэр буцаад өмнө нь яаж амьдардаг байсан те тэр шиг амьдарч болно гэдэг. Тэгэхээр бас маш гоё байна. Ядчгүй өдөө гараад хөдөөний хэд хоноход бүр сэргээд маш сайхан болдог шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг бол хүн болгоно хэлсэн байгаа. За тэгээд биед маань бас ийм өөрчлөлтүүдийг авчирч яадаг байх нэ. Таны одоо саяны ярьсан зүйлүүд бол одоо бидний мэддэг тийм ээ. Бид нар тэр явагддаг шилжилтийг ярьлаа. Тэгвэл өөр одоо бидний мэдэхгүй төвшөнд за магадгүй гариг ертөнц талаасаа ч юм уу өөр ямар шилжилтүүд байдаг юм бол за өөр шилжилт байдаг бол дахиад байдаг. Шилжилтийн өөр нэг хэлбэр бол гариг хоорондын шилжилт байдаг. Гариг хооронд юу шилждэг вэ гэхээр давтамж шилждэг. Давтамжаар дамжуулаад шилжилт хийх шаардлагатай улмаас гаригт хамааралтай оршинлуудыг шилжүүлэн зөөвлөх. Тухайн гаригийн гадарга дээр агаарын температур, хоосчл өөр буцаад асуудлаа хамааралтай давтамжийг өөрчлөн харилцан хамааралтай өөр гаригууд руу төр шилжүүлэх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ бас шилжилт явагдаж байна гэж үзгэнэ шүү дээ. За үүний гариг хоорондын шилжилт гэдэг. Тэгэхээр бүр гаригаас нь нүүлгээ шилжүүлдэг байх нь өөр гариг дээр төр байршуулдаг байх. За энэ тохиолдолд жишээ нь тухайн гариг дээр гадарга дээр амьдрал байхгүй байх тохиолдол байдаг. Бүр ингээ гаригийнхаа цөмд дотор талдаа нуугдмал хэлбэрээр оршиж байдаг зарим гариг. Гэтэл энэ гаригийн гадарга дээр тэр гаригтай хамааралтай маш чухал тэр зүйлийг хийхээр боллоо гэж бодъё. Тэгвэл тэр гаригийн дотоод амьдарч байгаа оршинлыг өөр гариг руу төр шилжүүлэн зөөвөрлөөд тухайн гаригаа хийх ёстой зүйлүүдээ хийгээд буцаага зөөвөрлөх жишээ те ийм шилжилтүүд бас байдаг. Ийм ажиллагаа явагдаж байдаг өөр гаригууд дээр. За ерөнхийдөө шилжилт бол бүх гариг галактик оршинлуудад байнга явагдаж байдаг. За жишээ нь нэг гариг 5 хэмжээстэй багтаамжтай гариг байлаа гэж бодъё. За тэгвэл одоо эвтэй найртай оршихоор 8, 9 дэх хэмжээстэй одоо оршинлууд ирж хамтран амьдрахад боллоо гэж бодъё. Ийм тохиолдол байдаг гэж байгаа байхгүй байдаг юм лээ. Тэгэх юм бол тэр 5 хэмжээст гаригийг тэлж томруулах боломжтой байна уу гэхлээр судлана. Боломжтой гэж үзвэл дахиад тэлээд 8, 9 дэх хэмжээст одоо хамаарх оршинлуудад тохиромжтой тэр нөхцөл байдлыг үүсгэдэг. За тэгээд энэ дээр бол гаригийн 5 хэмжээс 9 дэх хэмжээс рүү шилжиж байна гэсэн үг. Энэ бол бас нэг хэлбэрийн шилжилт
гариг дотор болдог. Ийм сонирхолтой зүйлүүд болдог юм байна гэж явшаа. Маш сонирхолтой юм. Одоо харьцуулаад хэлэх юм бол надад нэг ийм төсөөл орж ирж байна л та. Бид нар нэг газраас нөгөө газар руу нүүлдэг штэ тий. Одоо мэдээж Яг нүүр шилдэг тийм ээ. Тэгээ бид нар бас нүгтээ нөгөө олон нөхцөн зүйлийг зохицуулах хэрэгтэй болдог ч шууд нүүдтгүү. Тэгэхээр яг энэ үйл явц одоо бидний хийдэг энэ үйл явц орчлон ертөнцид бас явагдчихдаг гэхээр маш сонирхолтой юм аа. Тэгэхээр одоо урдаа өөрийгөө хөгжүүлээд үннийг илүү их мэдвэр санагдаж байна. Тэгвэл иймэрхүү шилжилт манай гаргийн хувьд боломжтой юм болов уу? Боломжтой. Манай гаргийн хувьд эцлийн хуулийн дагуу соронзон өөр нэг газраас нөгөө газарт далайд соронзон орны шилжилт явагдаж байдаг. Мөн хаг агаарын шилжилт явагдаж байдаг бас. За энэ нь болохоор бас шилжилт нь орчнолцууд дээр ч гэсэн шилжилт явагдаж байдаг. Янз бүрийн ургамлууд, шавжнууд, аймтад ингээд хамтран оршдог шүү дээ манай дэлхийд. Тэдэн дээр ч гэсэн мөн харагддаг. Одоо би оршин сууж байгаа тэр амьтдын маань одоо гадна тал физик бие дээр нь ч юм уу ерөнхийдөө тэр шилжилтүүд явагдаж байдаг. Жишээ нь шавжин дээр маш тодорхойлдог гинэ. Одоо шавжнууд янз бүрээр нэг төрлийн шавжижсэн хувирчих жишээ тий. Тэгэхээр энэ зам бас шилжилт явагдаж байна гэсэн үг. За ер нь тэгээд нийлээд нэгтгэж хэлэхэд орчлон ертөнцийн үргэлж шилжилт явагдаж байдаг. Бүх зүйл хөдлөн өөрчлөгдөж байдаг. Хөгжин дэвшиж байдгаа гэсэн үг. Үүн дээр нэг зүйлийг нэмээд хэлэхэд ухамсар сүнсээ бид хөгжүүлээд зорилгоо биелүүлэх юм бол одоо бодит физик биеийн хувьд ид болоод даалт ухамсарын төвшөнд цаашлбал энерги давтамжийн хувьд ч гэсэн шилжилт явагдах болно. Өөрчлөгдөн өснө дэвжнэ гэсэн үг. Энийг мөн шилжилт гэж хэлж болно. Энийг одоо өнөөдөр ярилцлага өндөрлөхөд энэ зүйлийг сануулж хэлэхэд бүх зүйл хөдөлгөөнд оршдог, бүх зүйл шилжиж байдгаа. Өдөр болгон энэ нь явагдаж байдгаа гэж хэлээд өнөөдөр яриа маань өндөрлөх тийшээ хандаж байна гэж. За ойлголоо. Баян нэг харагддаг зүйлийг нэмээд нэг тодруулаад хэлье гэж бодлоо. Бас яг одоо ярианыхаа төгсгөлд дэвшин шилжин гэдэг маань 3 хэмжээстэй 5 хэмжээс рүү шилжихээс хэлээд байгаа шүү дээ. Тэгээд энэтэй холбоотойгоор Facebook, интернетэд нэг юм байна л да. За тэдэн онд бомбын 90 шилжин ч юм уу. За удахгүй бид нар 5 дээр шилжлээ гэх мэт их гоё мэдээллүүд байна. Гэтэ юусоо яаж гэдгийг байхгүй зүгээр л орж байхад тийм ээ зүгээр хийдгээгээд байж хатал цаг хугацаа яваад бүх юм сайхан болчих юм шиг ойлголтууд зөндөө яваад байгаа харагддаг. Гэтэ ингээд бодоод үзэхээр зүгээр ажаал бүх юм сайхан болчих юм бол зүгээр ажаа сайхан одоо бомбын 90-ийн нэрэд ч юм уу 5 дээрээ зүгээр шилжчих юм бол ягаад одоо бүх зүйл сайхан биш байгаа юм те зөндөө удаан л зүгээр байлаа шүү дээ. Тэгэхэд ягаад одоо сайхан болчихгүй байгаа юм бэ? Тэгэхээр ерөөсөө бид нэр бодит амьдрал дээрээ ч гэсэн сайхан амьдралыг бий болгоно гэд өөртөө хөдөлмөрлөөд бий болгоод бүтээдэг шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан дэлхийгээ 5 хэмжээс рүү буюу одоо 5 дээр шилжүүлэхэд ч гэсэн бид бүхний хичээл зүтгэл арга ухаан хэрэгтэй юм шүү. Тэгээд тэр бүх арга ухаан үнэн мэдлэгт байгаа шүү гэж нэмээд хэлмээр санагдлаа. Баярлалаа. Маш хэрэгтэй мэдээлэл байна. Тийм шүү дээ. Тэгээд энэ дээр дэмжиж хэлэхэд бол үнэхээр тэр өөрөө ингээд шилжчихгүй бидний оролцоо хэрэгтэй. Тэгээд бид нар бүгдээрээ нийлээд хувьсар зөнсөө хөгжүүлээд энергийн давтамжаа өндөрсгөж байж тэр шилжилтийг бүрэн дүр явуулах юм аа гэж нэмээд хэлье. Талархлаа. За тэгээ өнөөдөр яриа маань өндөрлсөн тул одоо та бүхэн сонсож байгаа та бүхэн маань дээрийн яриаг энэ хүртэл нь сонссон та бүхэн маань нүдэ анаад за өөрсдөө тухтай байдлаа аваад сууж болно, хэвтэж болно. За бичлэгээ төр зогсоож агаад бэлтгэлээ хангачаад үргэлжлүүлээд бичлэгээ явуулж болно. Дээрийн зүгээс бол одоо амар амгалан гэлгээх энергийн тэтгэлт маань ихэд бэлэн болсон байна. Ихгөө навчаагшаа. За тэгээ юуны өмнө та нар маань бид маш тухтай байдлаар суугаарай. Болж өгвөл элдв зүйл бодолгүй бие мэдрээ нүдэ наад уртаар нэг удаа сайхан амьсгал аваад бүх бие сулсаа. Юу ч бодолгүй орчноос санаалагтай. Амар амгаланда орши. 3 6 7 8 9 эхэлсэн.
За байна чимхэн төлөөс гарыг. Дагаар нэг удаа сайхан амьсгал авлаа. Амьсгалыг хамраараа аваад амаараа үлээгээд гаргалаа. За ингээд нинжа авч үзээрнэ. За ногхныгаа энергиэр дэмжиж өглөө. Тэгээд мэдэрсэн зүйлүүд байвал мэдрэмжээ олцсон бичээд үлдээж болно. Баяр багш нь хариулах болноо битээр. За тэгээ битээр болохоор ингээд болж өгвөл хэрвээ та бүхэнд маань таалагдсан бол ярилцлага болгоныхаа дараа ингээд 5 минут орчим та хэдийгээр физик моёс ингээд гоё энергиэр дэмжиж өгч болноо. Тэгэхээр та бүхэн маань бичээрэй битээрд сэтгэлээ хүлээн авах дуртай байна уу? Тэгвэл битэрийн талаас асуудал байхгүй дэмжиж өгөх болно шүү гэж нэмээд хэлээд байна. За хайртай шүү. Түр баяртай. За тэгээ дараагийн бичлэгээрээ үз. За түр баяртай.